За сайн байцгаана уу? Миний ээлжид подкастыг сонсож байгаа бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би одоо Новосибирск хотоос мөнхтэй эгч тагаал бүгдээд байна. Сайн уу мөнхтэй эгчээ? Сайн байна уу? Амартай мэт. За энэ удаагийн дугаарын зочин маань их онцлогтой юм байгаа. Манай Наран гэрэл агшийн маань өдөртөө явуулдаг онлайн сургалтын энэ 9-р сарын суралцагч байгаа тийм ээ. Тэгээд Нараагш маань өөрөө маш итгэвтэй, маш хурдан сайжирч байгаа, маш хичээл зүтгэлтэй миний хайртай шав байгаамаа гэд тэгэхээр нь би онцолж олж оролцуулж байгаа энэ удаагийн подкастнда. Мөнхтэй эгчлээд өөрийгөө танилцуулах уу? Мөнхтэй гэдэг би Улаанбаатар хотод өссөн. Ер нь бол төрсэн газар баруун хойд. Нэг нутгийнх юм биш үү? Тэгээд өөртөө 2 нутгтай. Тэгээд Улаанбаатар. Тэгээд 2016 онд яг л манай хүүхдүүд маань орс хэлж яадаг ингээд бүл ойлгох болдог орс тэрэг хүүхдүүдээ орс хэл сургах гэсэн. Одоо хүүхдүүд маань орс хэл сураад сайн ярьдаг болсон. Яадаг ярьж байгаа болохоор би бас хэл сурах шаардлагатай. Одоо хүүхдүүд маань орсоор яриад хахаар би хэл авах ойлгох яа одоо том охиныгоо сургууль авахаас ангиас орс хэл сурах гэж зорилго тавьсан байгаа. Тэгээд эсвэл араас нараагш сурах байж байгаа тийм. Орсод ч одоо 10 нараагш ямар зорилготой орс хэл сурж байгаа вэ? Би ч өмнө нь бол одоо энэ 3 жил болчихж байгаа гэсэн. Миний өсөж тарч байгаа учраас орс хэл маань сайжрах. Өмнө нь болохоор манай ингээд өмнөөс жоохон зайс хийгээл би одоо ингээд орс хэлээр сайн хэлж чадахгүй. Одоо орс хэл айгүй юу гэж бэрхшээлтэй талууд хараад тохихгүй хичээгүй яваад. Одоо яалтчгүй одоо хүүхд маань сургууль авах гэж байгаа болохоор би одоо энэ бэрхшээлтэй талыг харахад байна. Одоо ямар ч байсан энэ хэлийг сурах гэж шийдсэн. Тэгээд одоо айдаа одоо орхисон шиг байна. Турыг болохоор одоо сурал явж байна. Хүүхдүүд яалтчгүй л ээжигээ хэл сурах гэдэг шүү дээ. Ээж минь хэл сурахгүй л болохгүй шүү дээ л гэх шүү дээ. Хүүхдүүд маань орс хэл сурсан. Монгол хэлээ бас мартах гэдэг юм. Монголд 2 сар амардаг шүү дээ. 16 оноос хойш гэдэг чи 3 жил амьдарч байгаа юм тий. 3 жил. Тэгээ хүүхдүүд угаасаа жоох хүүхдүүд ч айгу хурдан хэл сурчдаг юм л шүү дээ. Бага орчныхаа хэллээр яачдаг гэдэг чийсэн. За тэгээд одоо Оросд гэр бүлийнх нь үнэ Орос гэхээр ингээ Оросд ингээ амьдрахлаар ер нь хүндрэл бэрхшээл нь юу гэдэг юм бэ? Давуу тал нь юу гэдэг юм бэ? Харьцуулах юм бол хүүхдүүдээ одоо гадаад ашиглуулах, агаар гаргах гэсэн зүйл давуу талтай. Яг нь цул тал гэх юм бол мэргэжлийн ажлаа хийж чадсан. Тэгээд би энэ англи сургууль төгссөн болохоор англи хэлтэй ашигтай. Одоо бол оюутлын чанартай англи хэлтэй багшилдаг. Тэгээд хэрвээ хэрвээ би орсоор ярих гэж бол англи хэл байгаа явчих боломжтой байгаа байхгүй. Хэрвээ нэг орс хэлийг сайжруулах юм бол дараагийн боломжууд гараад төгсөж. Тэгээд эхний ээжинд одоо орс хэлээ юм сайжруулаад тэгээд дараа нь олон бол гарч ирэх байх. Тэгэхээр англид сургууль төгссөн юм болохоор англи хэлний мэдлэг бол маш сайн байх нь шүү дээ. Тэгээд орс англи хэл хоёрын дээр нь ингээд төстэй тал ер нь ингээд сурахад төхөн байдал байна. Хүмүүс орсоор сурчаад араас нь англи хэл сурах амархан байдаг. Англи хэлний дараа орсоор сурах хэцүү байдаг мэдэг. Янз бүрийн нэг тийм таамаг юмшгүй яриад байдаг шүү дээ. Тэгээд англи хэл мэддэг хүний хувьд ингээ орс хэл сураад эхэлж байгаа. За энэ чинь адилхан ойролцоо юм биш үү? Ингмэр юм биш үү? Зүгээр юм байна. Амар хэлбэр юм байна гэдэг юм уу? Тэгвэл энэ ялгаатай юм биш үү гэсэн тийм харьцуултууд харагдаж байгаа юм уу? Гадаад хэл гэдэг үгнээс бол
ойртой юмуд бол байгалаа. Энэ бол дөрмийн хувьд бол орс хэл чинь илүү хэцүү шүү дээ. Юу орс хэл сурчаад дараа нь англи хэл сурсан бол илүү амар байдаг. Миний хувьд бол нөгөө англи очихдаа би өөрөө англи хэл хэлдэг шүү дээ. Сурахад арай төвтэй. Гэтэ яг нөгөө тухайн орчинд нь очихоор чинь хүмүүсүүд яриад гэдэг ойлгох тийм тэр зураг хэлбэрүүд зарчиж ярианыхаа англи хэлээр тайлбарлаж тэгээд бас сургууль төгсөөс болохоор урд нь сайжирсан. Одоо бол орчинд нь байгаа гэсэндээ нөгөө сургуульд яваад ингээд ярилцаад тэгээд авах болохоор энэ орч хэл тэр англи сурч ирчих урд ажихгүй. Тэгээд ер нь бол нөгөө хэлийг сурахын тулд татамж өөрөө ингээд хичээгээл ингээд аль бодохоор ингээд орч хэлнээр кино өөрөө дуртай юм олж авах хэрэгтэй юм шиг санагдсан. Одоо жишээлх юм бол би хоол их дуртай байлаа гэдэг. Instagram дээр тэ одоо хоолны блог хийх ах. Дуучныхаа бүх багтыг тэгээд дуртай юм олоод тэрийгээ даагч ингээ хөдөлгөөн илүү их суугаад илүү санагддаг. За би заавалжгүй ихтэй ангилалтай би бах биш. Гол нэг тодорхойтой бас даагч хөдөлгөөн. Харин тийм ээ. Өчигдөр миний ярьсан тэр подкастн дээр гол миний надад тулгамдаад байгаа асуудал болчиход байгаа надад чи. Өөрөө би амар өөр юм сонирходдаг. Амьдрал намайг яг бодит байдал нь надаас ингээ өөр юм шаарддаг. Энэ тохиолдол жоохон удаашрд юм байна гэдэг дүнэлтэйгээр би бол яалтчгүй хийж байгаа. Тэгэхээр яг нэг дуртай юм барьж аваад тэгэл хавгаа болоод бүр яг ингээ өөрийнхөө хүсэл дуртай юм хийж байгаа болохоор хэл сурахад бол амарч асуудал байхгүй байна гэдэг. Надад болохоор сонирхож байгаа юм өөр байгаад идэг. Тэгээ яалтчгүй шаардлага юм байгаад идэг. Тэгээ хоёр өөр ингээд хууль уран зохиол хоёр чинь хоорондоо мөргөлдөхөөр одоо ямар ч жоохон хүндлэн. Гэхдээ мэдээж хүн ингээд өмнө тавьсан зорилго нь байгаа болохоор болгоол хичээгээл зүтгээд л байна л да. Тэгээ нараа гүшээр ерөөсө битэр энэ подкастны санааг яаж анх ярилцаж олсон бэ гэхээр юм аахгүй. Хавар би 5 сард нараа гүшийн сургалтанд суугаад тэрс би хичээлээ таслахгүй даалгавраа нэг ч удаа хоцрогдуулахгүй тэгээд ирсэн бас л хамгийн идэвхтэй тийм үр бүтээн өндөртэй сурлагч насан байхгүй. Тэгээ нараагч надаас асууж яаж ингэж амжуулж байна намайг туршлагаасаа хуваалцаа шиг намайг тэгсэн байхгүй. Тэгэхээр ерөөсө төлөвлөгөө чухал гэдэг маа ерөөсө ингэж ингэн тэгнэгээд нэгдүгээр донлайн сургалтын давуу тал гэж байхгүй нь бол заавал нэг танхимд очиж суугаад тэнд ингэж цагийг өнгөрөөхгүй тэгээ боломжтой үедээ хичээлээ сонсоод даалгавраа хийчихнэ. Тэгээд энэ цагийн хуваараа ингэж одоо өөрийнхөө боломжтой цаг үедээ та одоо жишээлх юм бол гадаа гүйжихтэй хичээлээ сонсоод тэгээ хоолоо хийж захтаа хичээлээ сонсоод тэгээд өдөрт цагийн хугацаанд даалгавраа хийгээ бусад юм давтаа. Ингээд би ийм аргыг ашигласан гэдгсэн чинь намнаа чи энэ ингээд арга туршлага ингээд буцаага бусад хүмүүс түгээгээч дэлгэрүүлээч. Манай сургалтанд хамрагдсан мөртлөө даалгавраач явуулахгүй хичээлээд сонсохгүй нөгөө групп чатанд даач явахгүй ингээ мөнгөө төлчөөл ингээ орхитуулаад байгаа. Тэг ямар ч үр дүн гарахгүй хүмүүс зөндөө байна. Энэ хүмүүст туслах тийм ийм арга хэмжээг хойлоо хийя гэж битэр анх хоёр битэр үзэл бодол нэгдэж эхэлжсэн баггүй юу. Тэгээд би цагийн менежментийн талаар ярилцаа. Одоо ингээд хүмүүсээс асуудаг ч та ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ? Одоо мөнгөтэйгч одоо ингээд одоо тэр өдрийн ажлаа хэрхэн төлөвлөөд 7 хоногийн ажлаа хэрхэн төлөвлөөд энэ сургалтынхаа одоо сургалтандаа өдөрт хэдэн цагийг зарцуулаад зөвхөн орос хэлэнд хэдэн цагийг зарцуулж байгаа вэ? Таны ерөнхийдөө өдрийн төлөвлөгөөний гол ажлууд чи юу байдаг вэ? Таны талаар жоох ярих. Англи хэлийг ашиглаад би болохоор видео орчуулдаг. Пикчиг юм. Тэгэхээр нөгөө видео чинь одоо ихтэй орчуулаад явуулах хоо нэг шат авчих. Яхан бид шоостаа жинэт аваад биднийг орчуулж эхэлдэг. Дараа нь болохоор удаан сухаар би час 40 гээд тэрнийхээ дараа хичээлээ. Ер нь 6 дараа хоёроос 6 цаг хичээлээгээд хүүхдүүд ирснээр дараа хоолоо хичээд ерөөдөө яаж хийж байгаа л нэг зав гаргав. Ер нь өөрөө л нөгөө нэг хичээгээл зав гаргая гэх юм бол зав гаргав. Биш л бас гэр орны ажил тийм хичээлээ
ажил хийх барахтуудад байдаг шүү дээ. Тэр юу хамгийн чухал байгаа. Тэрийгэл үйлч хийгээл тэгэл цаг аваад бусад хийх. Нөгөө яг өөрийнхөө хүсэж байгаа үр дүнд хүрэхин тулд мэдээж тодорхой хэмжээний зорилго тавьж иж тэрнийхээ дагуу ажлаа ирэн бэлдэж тэр ажлаас одоо хийж байгаа үйлдэлээс нь үр дүн гарна гэж би ойлгодог байхгүй ерөөсөө. Тэгээд нөгөө одоо жишээлх юм бол юм уугааж ах юм бол орс хэл дээр подкаст сонсдог ч юм уу эсвэл нөгөө дуу сонсдог те кино үздэг бас ингээл амжилттай байх хэрэгтэй. Хэрвээ амжилт гэвэл амжилт нь нөгөө яг сэтгэл байвал болдгоо гэдэг байгаа шүү дээ. Тийм нөгөө подкастын нэг үгийг тавьсан байсан шүү дээ. Хэрвээ хийх юм бол яаж хийж байгаа боломжийг олоод хийдэг те. Хэрвээ одоо ингээл чартыг тоожуулах юм бол хизээч хийхгүй шүү дээ тэрийг л гэдэг байгаа шүү дээ. Тэгэл ямар ч байсан тийм гэж бодсон бол ямар нэг цаг гаргахтайгаар хэрвээ бүр босгох байх юм бол хүүхдүүд онцны дараагаар тийм их юм бол хүүхдэд тагтаад чилээ шүү дээ. Тэгээ нөгөө ингэсэн байхгүй одоо би ихтэйхээ нэг жишээг яриад л дээ. Манай их ингэж ажлын байрны одоо хэрвээ англи хэл бодвол яг олон боломжууд гарч ирээд агшаа ингэж явж шат гişгч юм боломжууд гарч ирээд байгаа хэрэг. Тэгээд өөр ингэж англи хэлний янз бүрийн турхалтын янз бүрийн юмнууд шеэрлээд эрийг эргэж хаална юм байна. Тэгээд ингээд нөгөө боломж юм ингээл ахтал яваад байна. Англи хэлний таахгүй. Хэрвээ би гэсэндээ одоо ингэж орс хэл сурчих юм бол надад ажлын боломж гарч ирнэ. Эсвэл одоо ингэж таашдаад суралцах юм тийм боломжууд гарч ирэх учраас одоо ингээл эхний ээж нь сурна гэсэн одоо орс хэлтэй анхаарал тэгээд сурсны дараа биш олон боломжууд гарч ирэх баг. Нэг боломжийг дагаад дараагийн боломжийн хаалга өрүүлснэ гэж нэг хаалга онгохоор дараагийн хаалга өрүүлснэ гэж байна. Тэгээд одоо тэгтээ харцангуй манай залуучууд ер нь бол бас юмыг сурыг бүтээ гэсэн хүсэл эрмэлзэлтэй дээрээс нь бас зоригтой бас төлөвлөгөөтэй зохион байгуулалттай болоод тах шиг харагдаад байгаа. Би хаагаа эрүүлжүүлэх, чирэгжүүлэх асуудал дээр ч тэр бүхэл тал дээр ерөнхийдөө бас орчин үеийн одоо нийтийн дэлхийн нийтийн жишгийг дагаад ингээ залуучууд бас гайгүй болоод тах шиг харагдаад байна. Намайг оюутан байхад 2018-аас 2008-аас 2012 оны үед мэт чинь тийм гудамжинд гүйж байгаа ч хүн харагддаггүй байлаа. Дугуй ундагч хүн байдаггүй байлаа. Тэг номын сангууд нь хоосон. Тэгээд натад орж номын сан манд очиж суухлаарчдаг үл нэг хүүтэн нэг хэдхэн хүн сууж мууцсан. Тийм л байдаг байсан. Сүүлд би натад орж номын сан орсон чинь очирлоо дийлэхгүй зуны улиралч үдээ тэр чинь. Тэгээ би сая зуны хамтаар очиж тий гүн ч одоо ямар гоё юм бэ гэж бодогдод юмд чинь бас авч жаргалтайгаар очилж болт юм байлээ шүү дээ. Энд чинь бас ямар гоё юм бэ гэж нөгөө нэг цуурын мэдээ гэсэн залуучууд бас аягүй болтой юм шиг байна. Тэгээ одоо бидний үеийг бодох юм бол бүр илүү нийгэм маань харцангуйгоо нээлттэй одоо нэг бас нэг тэр ардчлалын үеийн хүнд үеийг дараагийнхаа хүнд үеийг давцаа одоо л сайхан нөгөө нэг зүг чигээл олохгүй лах шиг байгаа юм юугаар бол уус чирээд юм нийгмийнхаа онцгийн хувьд тий арай хөгжингөө тий яриад байгаа шүү тий одоо нөгөө хааруул гэсэн тийм том сургуулиуд ингэж сууршдаг гэлээ тэр 10 сарын гадаг бахад тэр хөгжүүд гэсэн аюу том төрөл болоод тэр зэгтэндээ тийм сургуульд сурах юм тийм өөрөөр хэлбэл том одоо ингээл 3хан сар 6хан сар хуваараа бэлтэж хагаад тэр ээлцээ оноо өндөр оноо хамгийн өндөр оног авлаа гэсэн хүүхдүүд хүртэл байгаа байхгүй. Тэгэл тэр Япон хэлний, Хятад хэлний тэр өндөр оноонуудыг авдаг. Ингээд харангууд маа залуучууд бүр нэг тийм одоо мэдлэг боловсролыг урдаа тавьчихж дээ гэсэн байдал харагдаад байдаг болсон одоо. Тэгээд одоо би ингээ манай хотод ингээд 30 залуучтай байгаа байхгүй надтай онд. Тэгээд тал нь ихэнх нь төмөр замын сургууль зурдээ. Энэ хүүхдүүдийг ингээ хараад тахлаар эдгээр ингээд ерөөсөө эхний ингээ хагас өдөр хүртэл хичээлтэй, эхний 6 хоног хичээлтэй. Тэгэл бүтэнцээ өдөр нь заавал зааланд очиж тоглолдог бүгдээрээ сакс тоглолдог.
бүр ингээ заавал тоглолдог. Манай сургууль хурд очиж тоглолдог. Тэгэл за өнөөдөр нэг кино үзэх бол асуунгууд ана би өнөөдөр хичээл яг ийм хичээлээ гэж төлөвлөсөн байгаа. Би болохоор амар шууд ингээл өөрөө нэг амар төлөвлөгөө яриад идэг мөртлөө хүнээс өнөөдөр кино үзэхгүйгээр асууж байгаад ана та надад өчтөр хэлэхгүй байсан би ядаж би ингээл 7 хоногор ингээд төлөвлөлттэй штэ би ингээд өнөөдөр тийм хичээлээ гэхдээ өнөөдөр би тийм зураг зурх хэвээр надад яг хасаа бүтэн цааны орой нөө заалан тоглолт дуусны дараа хэсэг амархал жоохон заавар. Тэгэл би орой хичээл намаа бэлдэл. Тэгэл тийм завгүй идэх штэ. Гэл би тэгэнгүүт нь анх би тэрийг сонсоод за эн чинь ерөөсө хүнийг ингэж болохгүй юм байна. Ерөөсө төлөвлөгөө айгуу чухал юм байна. Энд чинь жоох хүүхд 21 2 та 20 та хүүхдүүд ингэ төлөвлөө яваад байгаа чинь би нөгөө 30 нас хүрж байгаа юм чинь болохгүй юм байна штэ гэ би тэгэж төлөвлөгөөг сонирхож эхэлжсэн байхгүй. Нэрээ ингэ 7 хоногор төлөвлөлт юм байна ажлыг. Нэр би гэнт зүгээр өдөр хичээлээ тарж ирчихэл цаагаа уужин готоо нэг хүн рүү залгал кино үзье гэж дуудах гэдэг байгаа байхгүй. Минийхаар болоод эн чинь бас айгу бүдүүлэг юм байна штэ гэд би тэрийг маш жоохон хүүхдүүд сурж авсан байхгүй энэ ингээд цагаа төлөвлөх хэрэгтэй юм ажлаа ингэ зохицуулж амжуулах хэрэгтэй юм байна гэдгийг. Тэгээд маш хурдан өөр дөрөө хэрэгжүүлээл за ингэх хэрэгтэй юм гэж ингэж сурж авч ирсэн. Тэгээд залуучуудаа их тэгээд одоо төлөвлөгөө гаргахтаа өмнөх өдөр нь гаргахгүй эсвэл яг тэр өдрөө одоо тийм би 7 хоногор сараар 7 хоногор сараар гэдэг жилээр 3-5 жилээр гэж ингээд ойрын төлөвлөгөө, хитийн төлөвлөгөө, энэ цаг төлөвлөгөөг бас ер нь жоохон судалмаар юм байл л да. Ойр би бол маш анхан шатны мэдгэдэггүй л яваад байгаа. Хамгийн түрүүнд 7 хоногор төлөвлөж байгаа. Сүүлдээ сараар болоод тэгэхээр нэг давуу тал нь юу гэхээр хүн нөгөө өөртөө ингээд нэг тийм тодорхой хэмжээний зорилгоо бичээд тавьчихлаар тэрийг ингээд хараад тэрэндээ хүрэх гэж ингээд хүсэл эрмэлзэл нэг болчтой юм байна. Тэгээ би яг өнгөрсөн жил энэ жилийн 1 сарын 1-ээс ахуулаад бүр ингээд ажлаа сараар төлөвлөд эхлэнгүүт эхний 3-4 сар ингээд ажлын төлөвлөгөөний биелэлт нэг 20-30% таа тий иймэрхүү явжсэн бол 4-5 дахь сараас эхлэнгүүт бүр илүү нөгөө бүтээмж нь нэмэгдээд одоо миний диссертацнда бичиж байгаа хуудасны тоглоом нэмэгдээд цээжилж байгаа өгний тоо илүү нэмэгдээд ингээд илүү нөгөө бүтээмж өндөр болоо явцдаг нь илт харагдчихлээ л дээ. Тэгээ бусад дэл сул цагийг маш ашигтайгаар өнгөрүүлдэг болчтой юм. Яг тэгвэл хүн чинь өөрөө өөртөө өгсөн амлалтантаа унж явах гэж айгу хичээд юм байна л да. Бусад хүнд өгснөөсөө илүү тэгэнгүүт нөгөө нэг за би ч одоо номноо би чи юу яаш тээ. Өнөөдөр энэ сард би 20 хуудсын бичнэ гэж ингээд өөртөө амлалтсан зорилго тавьсан байхад за сарын 18 болчлоо 20 болчлоо 10 хуудас болсон юм чи юу вэ гэдэг юм. Улам нөгөө илүү өөрийгөө дайчилж эхэлдэг. За тэгээ нөгөө сарын сүүлийн хэдэн хоногт илүү ингээд дайчлаад эхлэнгүүт жоохон ядраад нөгөө хөдөлмөрийн хуваар алдаад эхлэнгүүт дараа сард нь юуг анхаарах нь вэ? Ажлаа төлөвсөн цагтаа л төлөвлөгөөнийхөө дагуу хийх хэрэгтэй юм. Тэгэх юм бол илүү ачаал авч ядрахгүй яг сайхан нэг темпээр явах юм байна. Гэх мэтлээ ингээд өөрөө ингээд туулаад ирэхээр нөгөө юугаа туршлага надад үлдээд байгаа байхгүй. Тэгээ энийгээ би ингээд наравч тарингууд за эний чинь ингээд нийтэд түгээ яа нам. Эний чинь нийтэд түгээ. Гэхдээ ингээд ганцаараа яриад байхаар биш өөр ингээд бусад хүмүүстэй харилцан ярилцаад тэр хүмүүсийн туршлагач бас хуваалцаад ингээд нийтэд түгээ яа гэж бид өөрийн анх зорилго ингэж хэлжсэн байхгүй. Өөрөө нөгөө нэг уран зохиол тамирчтай дээрээс нь хуулийн мэргэжлээр сурч байгаа шүү дээ. Ер нь хуулийн мэргэжлийн орч хэл чинь арай өдөр тутмын орч хэлнийг бодох хэцүү шүү дээ. Хэцүү. Тэгээд тэрийг одоо яаж сайжруулах вэ? Би тэрийг одоо буцаагаад надаас асуух гэж байна. Одоо мэргэжлийн ном уншиж одоо мэргэжлийн ном ерөөсөө мэдэж авч гинөө эсвэл яаж яг нөгөө одоо бид чинь сэдвээ сонгоцсон докторийн ажлыг болж байгаа. Минийх одоо жишээлх юм бол албан тушаалаа уруулаа ашиглах гэм төрөлт хүлээлэх эрүүгээ хариуцлах гэдэг уголовны ответственность слово потребление должностными полномочиями гэдэг сэдв байгаа байхгүй юу? Яг энэ сэдвээр бичигдсэн монограф, диссертац, сурах бичиг, гарын авлага, авторефрат гэдэг статья, нийтлэлүүд, өгүүлэлүүд, тезисүүд те эдрийг бүх материалыг суулуулад ингээд уншаад өдөр шөнөгүй орчуулна ерөөсөө л өөр арга байхгүй надаа. Тэгээд энийг би өдөр шөнөгүй орчуулад яг энэ сэдвэрээ тэгэнгүүт одоо жишээлх юм бол хүн худалдаалах гэм тэр хар тамхины гэм тэрэгтэй холбоотой материал унших юм бол би маш муу ойлгоно. Энэ одоо юу хичээд байгаа юм бол яг өөрийнхөө слово потребление гэсэн сэдвэрээ орох юм бол би маш 80% те 70% ойлгож. Яг тэгвэл мэргэжлийн үг хэлэх чи өөр дотор өөр яваад байгаа шүү дээ. Тэгэл энийгээ би өдөр шөнөгүй орчуулаад үг болгоноо цээжлээл ингээд тэгэнгүүт нэг докторийн диссертац бичиж хаад үгийн мэдлэг одоо хүний үгийн баялаг 20,000-аас дээш байх хэрэгтэй байна л да.
За одоо мэрэгжлийн үг хэллэг ороод тэгээ одоо ингээд бас маш их цээжлэн давхар нөгөө нэг хуулийн үг хэллэгэн дээр ямар юу вэ хүндрэл бэрхшээл байдгүй гэхэлэр бричасти, депричасти болон бусад нөгөө нэг өгүүлбэрийн холбооснууд аягүй их гарч ирдэг байхгүй юу? Холбоос өгнүүд. Тэгээд тэр юмнуудыг нь дөрмийн ойлголтуудыг ингээд давхар ойлгож явахгүй бол ганц үгээр цэжлээд болохгүй. Тэгээд нөгөө өгүүлбэрээ монголоор маш гоё орчуулж тий. Одоо нэг ямар нэгэн хуулийн ном ингээд монгол хэл дээр уншихад нэг хуулийн тодорхойлолт онол одоо нэг тийм өгүүлбэрүүдийг ингээд ойлгомжтой байдаг штэ. Нэг тийм за эн чинь ийм учиртай юм биш үү гэж өөртөө буцаагаад ойлгохдохоор орчуулахгүй болвол за ингээд нөхөдөд махчлахгүйгээр зүгээр ингээд иймэрхүү утгатай юм биш үү орчуулаад тавьчихлаар тэр орчуулга маань ямар ч үр дүнгүй надад юу ч өртөхгүй болчихдог байхгүй. Тэнгүүд би яг л нөгөө нэг тийм нэг хуульч хүн орчуулж байгаа юм шиг яг тэр нөгөө нэг Монголд ингээд дараагийн би хөөр хүмүүст одоо тий Монголд яд наран гэрэлт ингээд үзүүлээд тэр хүмүүст одоо миний тэр номыг уншаад ямар нэгэн хуулийн ойлголт авах гэж байгаа юм шиг тийм өндөр чанарын төвшөнд орчуулга хийжээж тэгжиж буцаагаад надад тэр нөгөө нэг үлдсэн илүү ингээд ойлголт нь илүү гарч ирээд үлдсэн илүү болоод тэгээд нөгөө нэг тэгэхээр нөгөө нэг өөрөө болохоор ингээд орчуулад би тэрийг ингээд ботод ойлгохоор хийж штэ тий. Тийм. Би болохоор бас тэрийг ажигласандаа нөгөө англи ингээд сурч байгаа. Би ингээд тэгэхээр англи хэлээ одоо business administration гэдэг бизнес удирдлагыг хардаг гэсэн баггүй. Тэгээд хоёроо ингээд англиар ойлгоод байгаа юм. Яг ингээд лор тайлбарлах гэхээр яг тэр үг хэллэгийн нөгөө монгол зураг болохоор хэлж мэдэхгүй. Тэгээд тэрэн дээр нэлээд асуудал гарч ирээд өөрөө чинь болохоор орчуулдаг тэр арга бас эргээд бүсэн дээрээ буух юм монгол батах юм байна. Яг нэг миний хувьд нэг давуу тал нь бакалавр магистра Монголд хийсэн. Тэгээ нэг монгол хэлний мэдлэг нь тэгээ хуулийн одоо ялгаагүй монголч гэсэн хуулийн нэр томьёо гэдэг чинь бас өөр л байгаа шүү дээ. Тэрийгээ илүү сайн мэддэг болохоор за тэгээд нөгөө манай Орос Монгол хоёрын хууль чинь бас нөгөө төсөөдөө тал ихтэй болохоор тэгээ орчин үеийн шинжлэх ухааныхны онлын асуудал жоохон хөгжингөө болоод арай өөр болоод байгаа л да. Тэгээ ийм болонгууд нөгөө нэг тэгж орчуулж гоё ингээд нөгөө нэг тийм гоё одоо юу гэдэг өндөр түвшний гэх нь одоо хашин чанартай орчуулга гарч ихэд миний хувьд л айгүй дөхөн байгаа байхгүй. Тэгээ би ч өөрөө нөгөө утга зүй, найрлага зүй асуудалтай санаа зовох хүн биш болохоор тэр ямар ч байсан цайхан орчуулга гараад ирдэг. Оросоос Монгол руу бол тэгэхэд ингээд Оросоос Монгол руу орчуулад ингээд чанартай орчуулга хийчлээ гэхлээр буцаагаад надад үлдэж байгаа тэр өгүүлбэрийг ойлгож үлдэх тий үгээ цээжилж авах тэр онолыг ойлгох буцаагаад тэр өгүүлбэрийн найрлага зүйг ойлгох дүрмийг ойлгох гэдэг чинь маш тийм одоо бүгд ингэ нэг цогцоор ингээд надад хүрээд ирчихэж байгаа байхгүй цогц болоод ирчихэж байгаа байхгүй. Тэгээ энэ нөгөө нэг одоо миний энэ өмнө Монголд сурсан олж мэдсэн мэдлгүүд одоо миний дуртай одоо нөгөө нэг уран зохиол найрлага зүй гэдэг асуудал чинь ингээ буцаагаа надад ингээ даваа тал болоод ирчихэж байгаа байхгүй. Тийм болохоор надад харьцангуй ингээ жилийн дотор юм хурцтай хийгээд ойлгоод явахд бас дөхөн болж байгаа л да нэг талаасаа. Харин тийм нөгөө одоо би энэ орос хэл сурсах ер нь англи хэл сурсах гэсэн ер нь одоо ингээ зэвсэгтэй холбоод тэр үгээ зэжих юм бол илүү санахад төгсөж байгаа ахгүй. Тэгэхгүй ганцхан үг зэмтэй явах юм бол ангаараа тэгэл өгүүлбэрээр цээжлэх, холбоо үгээр цээжлэх, ижил утгатай үгээр цээжлэх гэдэг аргуудыг бас айгүй хэрэгжилж утсан л дээ. Өгүүлбэрээр цээжлэх зүгээр юм лээ. Тэгээ холбоо үгээр за тэгээ ижил утгатай үгнүүдийг цээжлэхлээр одоо зарим тохиолдолд багтаа одоо өчигдрийн манай лагойтер подкастт гарч байгаа шнэ багтаа 3-5 үг мэддэг болчихдгоо гэх. Ерөөсөн ойролцоо утгатай үгнүүдийг бүгдийг нь олж тавьж байгаа л цээжлэх юм бол тэр нэг юу яд юм байна л да. Хүний тархичин тэгээд харж тогтоодог, сонсож тогтоодог, уншиж тогтоодог юмнууд байгаа шүү дээ. Нэг ижил утгатай гэдэг утгаараа тэр чинь ингээд автоматар ингээд тархинд үлдээлээ тийм юм л да. Тийм болохоор янз бүрийн аргуудыг туршиж үзэл яваад бүгдийн аль боломжтойг нь ашиглаад. Тэгэхээр ер нь аппликейшн ашигладаг нөгөө хэлний аппликейшнууд байдаг шүү дээ. Би болохоор Memrise гэдэг хэлний аппликейшн ашигладаг. Тэрэн дээр болохоор шинэ үгнүүд байдаг. Дээрээс мэдээлэл өгүүлбэр тогтоон жишээ өгүүлбэр орсон байхгүй. Тэгээд тесттэй. Тэг би эхлээд техник жил бол утсан дээр татаж болох бүх аппликейшн, бүх словар, бүх одоо үг хувиргадаг юу гэдэг бүгдийг татаж үз. Зөндөө ол аппликейшн тэр чигээрээ миний утсаар дуруу орос хэл сурахад зориулдаг аппликейшнүүд байдаг. Тэгээ бүгднгийн тэгэл хэрэглээд явж байгаад ерөөсөө аппликейшн гэхээсээ илүү ерөөсөө ингэж харилцаа болоод ингэж өөрөө ингэж махарч сууж өөрөө ингэж үзэх нь илүү чухал юм гэж үзээ. За энэ аппликейшнийг ерөөсөө болио.
Тэгээд сурдаг хүмүүс нь өөр байдаг байхгүй. Би бол тэр төрлийн хүн биш юм байна гэдэг ойлголтод орсон байна. Ингээд сурахгүй маань. Тэгэхээр нөгөө өөрийнхөө нэг арга барилыг болоод би яавал юу сурахаар байна. Тэрийг илүү сайн хийх хэрэгтэй шүү дээ. Яг тийм юм байлээ. Өөртөө тохирсон арга барил. Би тэгээ оролцож байгаа хүмүүсээс аяга асуугаад байдаг шүү дээ. Оросд сурсан арга барилаас өөртөө авч үлдсэн аргаасаа хуваалцаач гэд. Одоо ингээд орос хэлийг боломжтой сурч байгаа тохиолдолд яг өөртөө авч үлдсэн энэ л надад тохирох юм биш үү гэдэг аргаа хуваалцаад байх юм бол хүмүүс чинь тэр аргуудыг туршиж үзээд нэрээ энэ надад тохирох юм байна гэдгийг сонгоод хэрэгжилчтэй юм байна. Би бол энэ миний амьдралдаа бол энэ орос хэл сурахад би өнгөрсөн жилнэр бүх төрлийн аргыг туршиж надад тэр туршиж үзэх арга байхгүй. Дууны үг орчуулах, кино үзэх, гарч харилцах, үг зээжлэх гэдэг нэг юуны өгнөд байдаг шүү дээ. Аппликейшн гэдэг шүү дээ. Нэг карт үг зээжлэх карттай тийм картууд, тийм картнууд тэгээ сонсох, унших. Тэгэл одоо зарим тохиолдолд нэг слвараа дэрлэж унтаж хүртэл одоо үзэн шүү дээ. Тэгэл ингээд явддаг. Надад бол ерөөсөө сайхан бичээд орчуулахад л хамгийн тохиромжтой болоод цаг хэрэг. Надад ч орчуулах яг нөгөө нэг өгүүлэг юм, богино хэмжээний өгүүлэг орчуулад тэрэн дээр байгаа өгнүүдээ ингээд бичээд тэрийг ингээд тэр үгтэй санагдаж дараа нэг цаг бичүүлдэг. Тэгээд би бол аппликейшн ашигладаг заримдаа гадуур явж байгаа. Гэхдээ тэр одоо хамгийн яг зарим тохиолдолд ингээд янз бүрийн хүмүүс аргууд байгаад байдгаас гадна ерөөсө хүн болгоны зөвлөдөг хамгийн тэр нөгөө нэг орхидуулахгүй нэг арга бол тэр нөгөө байнга сонсох гэдэг те. Орос хэл дээр кино үзэх, подкаст сонсох, одоо юм нэвтрүүлэг үзэх. Тэр бол бүр хизээч орхиж болохгүй тийм юм билээ л дээ. Тэгжиж л чихэн дотор хоногшин нөгөө хуудал өгөөг 1000 давтахаар үнэн болдог гэдэг шиг те. Байнга сонсоод тохор тэр тэргүүтэр өвчин чихэнд хоногшоод тэнгууд ингэдэм байна л да. Олон удаа сонсцсон үгийг нэг удаа створдоос хараад шууд тэжилт юм байна. Маш олон удаа сонссон үгийг. Тэнгууд огт сонсоогүй үгээ створдоос хараад эхлээд уншиж чадахгүй хүн. Энэ одоо ямар хэцүү үг вэ те. За тэгээд тэрийг цээжлэх гэж аягүй хэцүү. Тэгэхээр нэг сонсголоо чихэнэ ингээд байнга сонс гэдэг чинь тэрийг бол хідэж орхиж болохгүй арга юм лээ. Ямар ч тохиолдолд байнга хавсарч хэрэгжилж явах тийм арга. Үргэлж юм их сонсох хэрэгтэй. Тэг бүр боли ихэд дуу хүртэл сонсоо явж илаа гэхэд одоо ингээл хэдэн жилийн өмнө Киркоро сонсоод нэх гоё дуу гэж стокойл юу немного жаль снег гэл гоё дуу гэж сонсоод яваад идэг байсан байгаа байхгүй юу. Уг нь бол тэгээ одоо сонсохоор тэр чинь амар юу н гоё явах вэ гэл хэцүү хайр сэтгэлтэй хүнд хэцүү зүйл байгаад байгаа байхгүй тэр чинь. Учир утгыг ойлгоод. Тий, учир утгыг ойлгоод ирсэн. Тий, иш чаавастаа л гэмээр байгаа байхгүй тэнд ч юм уу. Юу ч сонсоод ирсэн ингээд. Тий, айгу гоё тоо гэж сонсоод ирсэн байгаа байхгүй. Одоо ингээд сонсоход нэр энэ ч юу илээ л гэж боддог. Тийм л байд юм байна. Ярианы орс хэлээ ер нь яаж татсан? Ярианы орс хэл бид чинь хичээл дээр болохоор өсөө байнга ярьж байгаа юм чинь. Тэгээ манайх ингэдэг байхгүй. Бид нэг хуулийн доктор кандидат гэдэг юугаар төвшөнд суралцж байгаа боловч бид нар ингээд 3 жил өдрийн сургалтанд юу сурдаг вэ гэхээр их сургуулийн багш судлаач гэсэн мэргэжилтээр төгсөх байхгүй давхар. Багш болно. Тэгээд одоо 10 жилээс ахуулаад их сургууль хүртэл магистр докторийн төвшөнд хичээл заах эрхтэй тийм одоо сурган заах арга зүй хичээлийг бид нар заадаг байхгүй 3 жилийн турш. Тэгээд заах арга зүй хичээлийн одоо заадаг гол арга барил нь юу гэвэл эргээл нөгөө нэг зааж байгаа хүмүүстэй багш нь ярилцах. Ангаараа нөгөө хилцүүлэг өрнүүлэх, ярилцах тийм юм дээр тулдаг болохоор бид нар яалтчгүй л ярилцсан. Хүссэн үсээгүй л ярилцсан. Тийм болохоор нөгөө миний ярианы асуудал бол тэтэ тэрг өдөрт өглөө болго өдөр болгон 5 ажлын 5 өдөр эхний 3 бар хичээл орж байгаа болохоор ерөөс тийм орхигдох боломж тийм байхгүй миний хувьд. Тэгэл өдөөс хойш нь багштайгаа уулзаж нөгөө эдгэрүүлгийн ажлын асуудлыг ярина. Өдөөс хойш ахаал тэнхим дээр оронгууд нэг хүн заавал яриа өрнөдөг нөгөө нийгмийн харилцаа яалтч гэнэ аваад шаардаад байгаа болохоор тэр бол тэгэхгүй зүгээр өдөр болго өрөөндөө суугаад байвал бас болохгүй л хасан байна. Тэр нөгөө юу аппликейшн гэдэг юм бэ ч бас ямар аппликейшн вэ? Нөгөө хэл сурж байгаа өөрийнхөө төвшний хүмүүсийг олоод ярилцдаг гэдэг тухайн хэлээрээ. Тийм үү. Тэгтээ айгүй зүгээр юм шүү дээ. Тийм байлээ. Тэгээд бүр ингээд ойрхон байгаа хот. Одоо жишээлх юм бол Орос Монгол хоёр хүн байлаа гэхэд ингэж болдог. Монгол хүн Оросыг сурах гэж байгаа, Орос хүн Монголыг сурах гэж байгаа хоёр хүн хоорондоо тэгэж хоёр биндээ тусалж ингэж юу яадаг. Тэгэл төвшин тэгээ нэг аппликейшн ингээ хэмжүүр тавьчихдаг нөгөөтг нь ингээ төвшнийг ингээ ахиул агсан байнууд муу байнууд дунд байна гэдэг ингээ дээшлүүлээд яагаад гэдэг.
Тийм ус байт юм. Би тэрийг мартчих. Тэрийг би бас нэг хэсэг ашиглаж байсан. Өнгөрсөн жил би яг хасаад ингэж хичээл орж исэн. Тэр нь болохоор одоо нөгөө сүүлийн үед чинь онлайн хичээлүүд чинь бод гараад байгаа шүү дээ орж. Бодоод хичээл. Манай миний зад хасаад хичээл болохоор ер нь англи хэлээр яриа одоо яриагаа багтчих. Эсвэл яриагаа дээшлэх. Одоо conversation club хасаад яг 11 цаг. Зүгээр юм шиг лээ. Хэрэг яг ижил төгсний хүмүүсүүд бахан байна. Хоорондоо гэсэн ярьстаа яриагаа тайлбарлах. Тэ? Та юуны талаар нөгөө нэг уучлаарай нөгөө нэг одоо энэ Оросд ингээд сурж байгаа хүмүүс ингээд энэ Орос хэлний онлайн хүмүүсд яваад штэ. Тий. Яагаад гэдэг юм бол энэ нэг ерөөсө хувь хүний юуны л одоо сурах гэж байгаа арга барилын нэг хэлбэр юм болов уу гэж би ойлгосон л да. Нөгөө Орос хэлний бэлтгэл чинь нэг төвшнөөс эхлээд явдаг гэдэг яг нэг жоохон нэг анхан шатны мэдлэгтэйгэл дуустсан билүү гэж бол манайхны хэлний бэлтгэл байхгүй болохоор мэдгүй. Би энэ бакалавр сурж байгаа хүмүүсүүд юу нэг яагаад тэгээ сураад идэх бол би ерөөсө нэг их сайн ер нь бол өөрөө мэдгүй л юм л да. Шалтгаантай болоо сурж байгаа. Би болохоор шууд ингээд ямарч хэлний бэлтгэлгүйгээр тэгээ ямарч тийм нэг хэлний мэдлэггүйгээр бүр докторт сурах гэж хүрээд ирсэн хүн болохоор энэ чинь маш их тийм нэг өндөр түвшний мэдлэгтэй хүн ирэх ёстой байсан. Тэнгүүд энд хэлний бэлтгэл авахгүй шууд нөгөө сургам заа харгацсан хичээлүүд нь орос хэл дээр шууд ингээд ороод мэрэгжлийн хичээлүүд нь ороод эхэлж байгаа. Философи орно тэ амар хүн түнд хичээлүүд орно. Энэ тохиолдолд яалтчгүй тийм онлайн мэдлэг олж авах шаардлагатай учраас миний хувьд бол бүр хэрэгтэй шаардлага болсон учраас тэр нэг өөр Монгол дахтаад сурч ирсэн үү? Би Монгол дахт нэг 5 дугаар ангид л гэж аваарсан сурч. Бусдаар бол яг нэг ирэхээс өмнө 45 хоногийн курс зорс. Өөр нэг тийм яг анхан шатны нэг ойр зүр харилцаа ярина л өвтэйс. Тэгээ би танаас юу асуух гээд байна л да. Энэ онлайн сургалтын давуу тал, чанарын талаар асуух гээд байна. Надад болохоор маш өгөөжтэй, бүр ингээд айгүй тийм өндөр өгөөжтэй яг тийм нэг хүсчихсэн үр дүнг надад өгсөн болохоор би бүр ингээд айгүй тийм өндөр түвшинд хүлээж авдаг байхгүй. Таны хувьд яг эхнийхээ сургалтыг дуусаагүй байна шүү дээ. Тэгээ одоо ингээд сурч байгаа хугацаанд энэ сургалтын давуу тал нь юу вэ? Ер нь нөгөө нэг би өмнө нь бас хоёр сургалтанд сууж үзлээ. Ингээд ганцаар тассан сургалт. Энэ сургалтын давуу тал нь нөгөө марафон гэдэг одоо ангийнхантайгаа ингээд харилцах боломжтой байгаа. Тэрүүгээр одоо аудио бичлэгээ гэрэн даалгавар өгөө. Дээрээс грамматик хичээлүүд бол энэ авчиж байгаа. Гэрээсээ ч үгүй одоо ажил хийж байгаа суралцах юм болон шүү олоод байгаа. Тэрүүгээр даваад батна. Миний хувьд бол би одоо сургалтын зургийг гэж тод айгу тест байхгүй юу? Хэлний бүрээ тэгэхээр бас анхан шаттай сур. Амарчсан. Дараа хичээлийг гэр авах. Хичээл даваад яг нөгөө тогт бүх мэдээллүүдийг болгох юм. Тэрийг хэлбэг яаж юм бэ? Тэрийг шалгахтай батгаар. Зүгээр. Ямар ч үс нэг алдааг нь маш итэр дорн засч өгөөд нөгөө өндөө буцаагаад нөгөө хэрэв би боддогч ингээд энэ ангийнхантаа ингээд харилцаж чад алдаатай ингээд өгүүлбэр өчгөөд багш тэр дорн засч өгөөд байдаг шүү дээ ингэж бичдэг. Тэр нөгөө нэг хэрвээ тэрийг ашигладаг хүмүүс бол маш хурдан ярианы төвсөнд сайжрах байхгүй. Ерөөсөө ингээд тэрийг бичиж авал зүгээр тэр өдөрт өрнөж байгаа тэр нэг групп чатны одоо багшийн алдааг нь зас зарим алдаагүй болчихж байгаа шүү дээ. Тэрийг л ингээд бичиж авал ингээд цээжлээд авахд бол ерөөсөө хүн өдөр тутам хэрэгтэй шаардлагатай байгаа зүйлээ асууж байгаа байхгүй тэр яалтчгүй. Тэр лагват төрийн подкаст нэр лагват гэсэн чинь өдөрт шинээр сонссон үгнүүдэд цээжлээ яваад хаар яалтчгүй ингээд үр дүнтэй байдаг. Тэрэн шиг одоо манай тэр марафоны юун дээр болохоор хүн өдөр тутам өөрт тулгараад байгаа асуудлаа л орсоор бичээд байгаа байхгүй юу? Буруу ангууд нь багш тасаад өгчөнгөд битээ тэр хүний амьдрал юм чинь хаа яг л тулгардаг асуудлууд ингэж тэгж ингээд энэ өгүүлбэрийг ингээд хурдан бичиж өгöd байгаа учраас
тэрийг цээжлээд яваад хахад л одоо эхний нэг B1 төвшний ярианы хэл бол маш хурдан орохоор байгаа. Би тэгж анзаарчихсан. Айгүй хурдан сайжрах юм байна да. Энд чи айгүй үрдүүлсэн. Тэгээ нөгөө бусад нөгөө сургалтаас нэг ялгаатай нөгөө бид нар анх хичээлээ эхлүүлэхдээ амлалт өгсөн шүү дээ. Тэ? Тэгээ цаг цагт хичээлээ хийгээд хэрвээ хийхгүй бол яах вэ гэдэг. Тэгээд тэр нь арай ондоо байсан. Тэгээд ямар ч нөгөө амлалт өгсөн чинь за би өдөр болгоно хичээлээ хийн, даалгавраа явуулах гэсэн. Тэгээд яаж хийж байгаа өдрийнхаа даалгаврыг явуулчих шиг. Тэгээд нэг өдрийнхаа даалгаврыг явуулчих юм санаа амраад тий. Тэгээд нэг юм бас гараад гарчдаг юм шиг тий. Тэгээд ер нь айгу бас нэг юм хийсэн шиг санагдаад гоё санагдаад шүү дээ. Тэгэхээр хүнийг итгэвчүүлээд байгаа байхгүй юу ч нүү. Тий, тэгээ бат айгу та урамшуулж өгдөг тий. Урамшуулд итгэвчүүлж байгаа. Ямар ч хүн угаасаа урмаар итгэхээр л илүү гоё явна гэхээс тэгээ нэг тийм урам дэмжлэггүйгээр юугүйгээр нэгтэй цаашаа сурах ч гэдэг юм аа хэцүү шүү дээ. Цаа хичээлээ хийж шүү. Энэ ихтэй битээ алдаараа гэхээр бас нэрээ бас энэ ихтэй алдахгүй юм шиг. Ингээ явчих байсан гэдэг тэгээд яваад байгаа хэрэг тий. Тэгээ нэг өмнө миний орж исэн марафонд зарим нэг хүмүүс бүр ингэ би ажилдаа байна заавгүй байна гээл явдаг хүмүүс байгаа. Би тэр гайхаад гэсэн. Яах гэж тэгвэл яах гэж энэ марафонд орчихсон юм бол гэж бодно. Би бол толтор шууд тэгээ багшд тоохгүй хэлждэг гэсэн юм байна. Ингээ шаардлага байхгүй шүү дээ. Ер нь ингээ хаалбахгүй шүү дээ. Бусад хүмүүсээ ч гэсэн ингээ нэг юу болгочих жоохгүй. Урамгүй болгочих жоохгүй тэр чинь. Тэгмэд одоо манай энэ 9 сарынхан ч юм бол бүгдээрээ яаж хийж байгаа л нэг болгочих ил гээл бүгдээрээ ингээл нэг нь яагаад гэвэл нэг нь ингээл гоё юугаал ороод ирэнгүүт ахаал нөгөөтг нь ингээл дэмжээл ингээл хоорондоо ярилцаал ингээд тэгээл тэмүүд багш дэмжээл эхлэнгүүт бүгдээрээ ер нь бол ямар ч байсан итгэвтэй гоё ингээд зорилгоохон төлөө тууштай байх хэрэгтэй байна гэсэн кодыг бол тархиндааш нэг бүсэн суулгачих таахгүй. Тэгээд би энийг заавал сурах хэрэгтэй гэдэг нэг тийм бүгдээрээ хамт нэг зорилгын төлөө явах та би анхан шатны дунд шат байнууд энэ шатыг одоо энэ падэж ангинууд энийг аль нэг энэ төвшөндөө миний хүссэн үр дүндээ би заавал хүрэх хэрэгтэй гэдэг л кодыг хүм болгоны тархинд суучаад байгаа. Тэгээгүй тохиолдолд өөрийн тэгсэндээ гэрийн даалгавраа ингээл явуулах чинь би юу илээ би явуулсан яалаа гэдэг ингээд байна. Би энэсээ өстөд ч юм уу те ингээд тэгээд авах тий. Яг тэгдэгэрсэн. Сурах арга заах арга барилын үед хүмүүсээ итгэвчүүлэх юу айгүй сайн юм байна да гэж харчихсан багш. Хүмүүсээ итгэвчүүлж урам. Аха. Тэгээд урам могоо итгэвчүүлээд тэгээд дор нь алдаагийн цаад үгүй явах. Тэр нь бас тий. Тэгээд нөгөө тэр тасгийн богино хэмжээний нөгөө бичлэг явуулдаг шүү дээ тий. Тэр бас зүгээр тий. Эдийн дотроос нэрээ эн чинь бусад мэддэг үгнүүдээ ингээд сонсоод байж л ганц хоёр мэдэхгүй гараад ирэнгүүт энэ буцаад нэг комплекс ороод тэр чинь утга нь юм чинь ийм утгатай үг юм байна гэдэг ч юм уу би даад сурах юунд айгүй зүгээр юм шиг санагдсан надад тэр нэг заавал тол эргүүлэхгүйгээр тэр нөгөө нэг яриад жижигэн богино хэмжээний бэлтгэн дотроос ингээд яриаг нь ойлгоод эхлэнгүүт энэ чинь тэгвэл ийм төрлийн үг байх нь штэ гэдэг тийм сэтгэн бодох чадрыг хөгжүүлэх ч гэдэг юм уу те тэр нэг давуу талтай байна гэж бодогдож байсан. Одоо нөгөө нэг ингээд миний зорилго чинь болохоор одоо энэ анхан шатны төвшнөө ингээд дахиулаад дараагийн шатанд ороод хэлгээд байгаа шүү дээ. Тэрнийхээ дараа бас ямар ч төлөвөөр гарч ирэх. Тэгээд болохоор англи багтаа нөгөө өөрөө ингээд ажил хийгээд тоглоод үзэх байхгүй. Одоо энэ оршид оюутнуудыг харж байхад тэтгэнд аваад тий бас хөнгөлтэй сурахны боломжууд байдаг юм биш үү? Тий, хөнгөлтэй сурах боломжтой. Юу аас илүү ингээд сайжруулах юм байна. Өөрөглөлтөөс боломж гарах байна. Ингээд бүрэл тааштай аваад тий. Тий штэ. Тэгтээ тэр хилтэй бол хөлтэй гэж яалтч тэгээд их оронд нь амьдарч байгаа юм чинь энэ хилийг сурцсан байхад бол мэдээж хэрэгтэй чухал шаардлагатай зүйл болоод байна л да. Анх нөгөө бид нар ирчээд манай том охин нөгөө хэвчээд яваад 5-6 сар хахад тэгсэн чинь намайг ингээд хүүхдээ авах гэж очихоор үгүй хөргөж өгөхөөр юм аа ингээд авах гэж ихээр та нээж би өөрөө ингээд хуцаа амжиж тэгээд би яагаад гээд батаа гэж чинь өөрийг нөгөө гаднаас ирсэн тий Орос ээж нь ингээд сайн гадаад тэгэхээр гадтай тоглохгүй байж магадгүй юм шиг байна.
Тэгэхэд аваа хэмжүүлсэн шүү дээ. Би та цаанаа ичээ гэж тэгээд за хайсан би хэл сурахгүй ингээл хүүхдэн те ичгээ таашаа гэж тэгээд хаарсан надад айгүй онцгой одоо тэгээд хичээлд ороод одоо нэгдүгээр анги чинь хүүхдийг ингээл хичээл тавуулах шаардлага болохоор хүүхдийн сурах шаардлага одоо ер нь хичээл тавьчихсан. Би болохоор анх ингээ ирчээд ерөөсөө огт ярьдагчгүй байсан. Ямаг юм манай техникийн ингээд чи ингээд яагаад ярьдгүй вэ? Би орсуулт муу мэддэг. Намайг чи ингээ ярьж ийж чи ингээд яах вэ? Чи санаа зовхгүй бид нартэй яар гээл тэгэл намайг ингээ цай авах болгонд бид нөө ангиас гадна нөө миний нөө багшийн би одоо ингээ удирдагч багштай ба штэ. Тэр багшийн маань одоо эргүү эргцэн техник манай техник байгаа хгүй. Тэр техникийн би одоо нэг гишүүн болж явдаг хгүй ерөөсөө. Тэр техник туваарлагдсан. Тэгээд тэр техник бүх үйл ажиллагаанд оролцсон. Тэгээд манай техник манай багш болохоор удирдагч багш болохоор тэр эргүү эргцэн техник эрхлэгч нь байхгүй. Тэг ингээд чи биднээс юунаас санаа зовхгүй, ичид зовхгүй ингээд ерөөсөө бид нартэй буруу ч байсан хамаагүй ярьж вэ гэл манай техник байг тэгдэгсэх. Тэгэл би хичээлээд арчаал оруулангууд намна цайгаа ууя гэл цайгаа ууя бичэнэ эдээ талхаа эдээ те би чамд кофе нарилдаг гэвэл бүгд тэр эхлээд би бүр нөгөө цай ууя гэдгийг ч баг ойлгодгүй байсан ч сүүлдээ баг би өөрөө надад цай өгөөж болтой гэж сүүлдээ надад нөгөө цай яасан бэ яагаад цай бэлдээгүй байгаа юм бэ гэж эхлэнгүүт уур амьсгал гэсэн шал өөр болоод хандж байгаа хандлага нь хүртэл өөр болоод тэгэл шал өөр болоод эхэлнэ. Амар сандаа би хаварч удаа. Хэл сурахад бол тийм хичээл санаа зовох юм байхгүй юм шиг байлээ шүү дээ. Тэгээд би хийж чадахгүй, би хийж чадахгүй тэгээд ахгүй. Буруу зурчээсээ хамаагүй тэрийг буруугаа хэлчихэж зөв завч тэрийг буруу хэлж юм гэдэг шүү дээ. Тэгээд би эхэндээ нөгөө нэг үг хэлчихэл нөгөө хүмүүс ч ойлгохгүй бол тэгэл одоо нөгөө жоохон ингээл сэтгэл санаагаар уунж манаал те. Сүүлдээ яадаг болсон бэхээр нөгөө хүмүүсээ ойлгохтол нь нөгөө хүмүүс бүр залхсандаа ойлгомоор санагдтал нь ярьдаг болж байгаа байхгүй сүүлдээ. Бүр шаардахгүй те. Ямар нэг аргаар бүр заавал ойлгох ёстой гэх. Тэр нэг гадаад дээр ярахаар гар өвддөг гэдэг шиг сүүлдээ бүр тэгээ бүр нөгөө хүмүүстэй ойлгох. Сүүлдээ нөгөө нэг баа техникийн ч нөгөө миний ирэхэд нэг Ираны темпийг бүр ингээ ойлгодог болсон. Тэгээ би өдөр болгоно л ингээл миний ярьж байгаа сэдвийг өөрчлөгдөөл мэддэг юм өөрчлөгдөөл ингээл эхлэнгүүд одоо ингээ ярилцаал явдаг болсон. Тэгээ би ер нь болохоор ингээд өдрийн цаг магаар ярих амар дургу байхгүй юу? Жог уншихал дуртай. Тэг ингээ ярих амар дургу. Тэгээ намайг ер нь ярих дургу юм мэднэ. Бид гинт орой нэг ажил тарах цаг болол нэг 5 цаг болол ингээл эхлэнгүүд амар яриа болол эхэлнэ. Яриа л эхэлнэ очиргоо. Тэнгүүд манайхан ажлаа тарахад 6-аас тарах хүмүүс нам 5 цаг боллоо. За намаа орж яриндаа гэлээ бид нэр яриа сууж нөгөөтгөн зүгээр гаднаас дуу шүү олоод ороод ирдэг гэж юм чи ерөөсөө. Тэгэл амар өдрийн цагаар болохоор би хөнгүү газар байх хамт ингээд хичээл номыг уг нь бол миний унтах цаг ахгүй тэр чи шөнө ажилтсан хүн чи тэгээ ингээд ядардаг ч юм уу ерөөсөө хүн амтнд ярих амар дургу тэгэл эсвэл ярих хэвээр бол сайхан хөнгөн нэг тийм энгийн гоё юм ярьдаг болохоос нэг амар тийм ялангуяа гадаад модоор ярина орс марсаар ярина гэдэг надад амар төвхтэй хичээлээ тарчаал нэг хэсэг тийм хөнгүү газар анги банк хайж болоод би тэгэл ном уншиж тэгээс очдог. Номын сан манд ч авахгүй. Тэгэл нэг 5 маа болоод ирэнгүүт бүр цаанаасаа нэг ярмаар санагтал. Тэгэл тэнхмэрэг өгөөгөл очин гол манайхад. За намаа ирсэн ш одоо надах чи исэн болсон юм яриа юу ч хамаагүй ярина. Тэгээ хавар би нэг эрт явхаар болоод ялт хөчөлөд баахан ингэ бичиг орно. Энэ сургууль лосоо бичиг өрөөний асуудал гэн тэр цагдаагийн байгууллагч янз бүрийн төлөвлөгөө хийнэ тэрэг. Тэгээ энэ ч би энийг чинь бичиж чадахгүй хямраа сууж исэн жил манай техник багш нар бүгдээр надад туслаад яг л одоо нэг өөрөө хүүхдэд тусч байгаа юм шиг тэгэл хүний нөөц дээр нь очил хүний нөөц яана одоо бас л одоо юу яах та орсууч юм уу ааштай их цантай юм чинь бас л тэгэл болохгүй байна гэл яхаа хата гэлж чинь хүний нөөц нь хүртэл өөртөө чи надад файлер аваад тэр би алдааг нэнд засчихъя гэл тэгэл ингээ хараад ингээ чи ч уг нь чамаг чи орсол мэдхгүй ингээд Монголоос ирсэн охиныг орсол мэдхгүй байсан чи чинь сайн мэддэм биш тэгээ ярилцаад эхлэхээр тэгж байгаа. Эхний жилэл би мэддэггүй байсан. Одоо 2 дахь жил нэгэ шууд буцаагаал нөгөө юугаа харилцаанд ороод ирэнгүүт сая тэгэл энэ 3 дугаар курс ирэхэд бол сургуулаараа нэг гоё нэг тийм сургууль нэг тийм халуун долоо ураа амсгалтай тийм аа. Эхний жил болохоор аюу хөтөг юм. Арай өөр юмсэг болчихно. Тий өөр юмсэг болчихно. Тэгээ ерөөсө харилцаал хүнийг одоо хандлагыг өөрчилт юм байна. Харилцаа хүнийг ерөөсөө ингээд одоо юу гэдэг нийгэмшүүлт юм байна. Харилцал амар чухал юм байна гэж би бас ойлгосон л да.
Тэр босон болоо маш их харилцаа байх хэрэгтэй байна гэдгийг бас ойлгож авсан л да энэ Оростой хугацаанд. Орос Монгол хүмүүстэй ер нь ялгаа Орос Монгол хүмүүсийн ялгаа ер нь их шүү дээ. Оросуудын яг үндсэн шинж чанар нь бол таалагддаг шүү дээ. Ер нь бол яг үндсэн хүнийхэн шинж чанар. Оросууд нэг сайн ундаа сайн, нэг муу ундаа муу гэх нэг тийм одоо юу ахгүй юу? Нэг талаасаа тууштай. Нэг талаасаа тууштай гэж харагдаж байгаа боловч би болохоор юм хэдэж нэг талаас нь харддаг байхгүй юу? Би тууштай гэвэл тууштай. Гэхдээ одоо нэг сайн хүндээ сайн, нэг муу хүндээ муу, нэг муу гэж бодсон юм аа муу гэж тэр чигээр нь бодно гэдэг чинь одоо тэр хүний сэтгэлгээ тууширсан болчиход байгаа байхгүй юу? Энэ зан нь бол бүр ингээд энэ Оросуудын бүр ингээд яснаасаа цуснасаа бүр ингээд өөрчлөгдөхгүй зам байхгүй юу? Юм чи ингээд хувьсан өөрчлөгдөж итэл энэ Орос хүний энэ чанараас огт өөрчлөгдөв. Яг Орос хүмүүс давуу тал авах чанар маш их байдаг. Монголчуудаас илүү чанар зөндөл байдаг л да. Тэгээ зарим нэг бас болохгүй зан чанарууд байж л байдаг. Гэхдээ мэдээж би нийтэд зогтож амьдрах хэрэгтэй болохоос нийт масс надад зогтож амьдрах хэрэггүй шүү дээ. Тийм болохоор харилцааны явцад энэ асуудал ингээд баг ингээд шийдэгдэл ингээд явж байна. Тэгээ Орос Монгол хүмүүсийн соёлын ялгаа бол маш их шүү дээ. Орос хүмүүс чинь цай уухтай ямар соёлтой байлаа, хоол идэхдээ ямар соёлтой байлаа, хувцалтын хувьд ямар соёлтой байлаа. Тэгээд ерөнхийдөө одоо энэ сургуулийн бүтэц зохион байгуулалт ингээд багшилж байгаа арга үр дүү одоо хичээлийн юу гэдэг хичээл зааж байгаа хэлбэр арга нь ч гэсэн ингээд шал өөр мэдээж хоёр өөр улс орон юм чинь. Шал өөр юм даа л гэж харж байна. Би өөрөө уг нь Оростой надад Оросд төрсөн бохгүй ээж наваа оюутан багт Орос гаргаж. Тэгээд энэ өөрийгөө нэг тийм Орос юунд илэгтэй гэж боддог гэсэн чи яг ирээд ингээ Оросуудтай хамт амьдэрсэн чи Оросуудтай бол би нэг удаа амьдэрч чадахгүй. Тийм. Ер нь оюутан төвтэй нөө эсвэл багш төвтэй нөө яг сургалтын сургалтын арга барил нь 100% сурлагч төвтэй. Маш ерөөсөө сурлагч төвтэй багш төв. Яг энэ Оросуудын ганцхан юу гэхээр үнэлгээний систем л 2 3 4 5 гэдэг систем байгаа даа шүү дээ. Кредит систем шилжээгүй боловч яг заах арга барилын хувьд бол яг суралцагч төвтэй бие дааж нэг юм ингээд сургуулах мэдүүлэх гэсэн юм айгу өндөр юм байлээ. Тэрс ингээд Орос орны ирээдүйд боловсрал гэсэн нэг тийм туйлын ганцхан юутай, урил азантай. Боловсрал шинжлэх ухааныг л хөгжүүлж иж энэ Орос орны тийм ирээдүйд ингээд маш өндөр хөгжил ирээдүй хүлээж байгаа гэдгийг хүн болгоны тархинд ингээд суудсан. Хүн болгон боловсралтай байх юм байна. 25 26 та октод одоо жоохон октод кандидат нааг болсон. Хуулийн доктор болсон их сургууль багшлаа явж байгаа байхгүй. Тэгээ хүмүүсийг ингээд маш тийм өндөр түвшний боловсрол эзэмшүүлэх тийм юм даа. Нэгдээсээ Оросыг одоо онлын хувьд айгүй өндөр тий одоо жишээлх юм бол шинжлэх ухааны талаас айгүй өндөр гэхдээ гэсэн мөртөө одоо мэдлэгээ одоо практик дээр юу хэрэг ашигладаг вэ? Тэрийг одоо хичээлээр чинь практик дээр яаж ашиглах? Тэг ерөөсөө л Оросуудын давуу тал юу гэхээр Ямиг тэр эрдэмтэн шинжлэх ухаанч хүмүүс, судлаач хүмүүс маш ихтэй, маш онлын өндөр мэдлэгтэй шинжлэх ухаанч хүмүүс байдаг. Яг тэр хүмүүсээрээ л хичээлээ заалгаж, яг тэр хүмүүсээрээ одоо нэг ийм учиртай шүү, ингэдэг шүү гэдэг зүйлээ ингээд биднэрт заагаад байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө би бол өөрийгөө маш азтай хүн гэж боддог байхгүй. Энэ Оросын том энэ тийм далаа шиг нэг одоо энэ эрдэм мэдлэгийн энэ их уурхаагаас би ингээд халбатаа сууж байгаа юм байхгүй юу. Маш их авах зүйл ихтэй ингээд биднэрт ингээд юу ч харамлахгүй заадаг байхгүй юу. Бүр ингээд нэг ширхэг чим харамлахгүй. Тэгээ буцаагаад бидний нэг үзэл бодлыг ч гэсэн маш хүндэлдэг тийм. Одоо жишээлх юм бол би ингэж бодож байна. Энэ тал дээр одоо энийг хулгай гэж бодож байна. Энийг булаалт гэж бодож байна гэдэг нь. Чи тэгвэл яагаад хулгай гэж бодож байгаа? Яагаад булаалт гэж бодож байгаа? Миний гаргалгыг надаар заавал яриасныхаа дараа үгүй эн чинь юм хулгайн гэмт хэрэг байхгүй да гэдгийг надад тайлбарж ойлгуулж өгч тийм. Ийм энэ онлоор ингэж тайлбарч. Ер нь бол энэ талд ингэ энэ одоо миний сурж байгаа сургуулийн хувьд бол энэ би өөрөнгө кандидатын төвшин сурж байгаа тохиолдолд энэ одоо энэ хууль зүйн онлын мэдлэгийн одоо ингэ надад өгүүлж байгаа цар хүрээ бол юугаар ч хэмжээшгүй юугаар ч төсөөлжгүй маш их тийм одоо юу гэдэг үнцэн авахгүй надад бол ийм байдаг. Энэ дэр бол ярих юм байхгүй Оросууд маш сайн. Тэгээд Оросуудын нэг давуу тал нь ганц Оросууд биш дээ. Бид нар одоо ингэ бичсэн статья энэ диссертац те одоо юу гэдэг монографинуудаа ингэ интернетэд ингэ байршуулсан дуртайгаа аваад хэрэгжилж штэ би.
Миний зөвдөр хамгаас хэдэн 100,000 диссертац ингэ байж би тэрийг дуртайг нь худалдаж авах нь худалдаж аваад юугүйг нь үнгүүг нь татаж аваад нөгөө татаж аваад тэгээд одоо хинийч бичсэн байсан ном зохиолоос би дуртайгаа ингээд ишлэл болгоод ингээд ашиглаж байгаа байхгүй. Тэнгүүт Монголд яадаг вэ? Ямаргүй би тий. Одоо гоё Монголд яадаг вэ гэхээр ингээд уучлаа би нэг хайж нэг диссертац олонгодоо би таны диссертацыг ингээд үзэх гэсэн юм аа. Яах ч юм энэ диссертацаар миний оюуны бүтээл. Аха. Гэт бүр ингээд хавтуулахгүй бүр ямар амар юм бэ гэх би бүр тэгээ бүр ингээд бүр олдохгүй тэгээд Мойсийн нэг номын санд нэг юу байна гэд Мойсийн ингээд нэг тийм диссертац байна гэд тэр нь ингээд яг Мойсийн эрдэм шүлгийн номын санд тэр диссертац нь байхгүй яах вэ гэдгсэн чинь онлайн хувилбараар тэгээ Мойсийн цахим сүлжээнд байна гэж байгаа юм. Тэгээ тэрийг зөвхөн Мойсийн эрэхтэй багш л орж үзлээ. Би бүр хичнээн олон багшгүйгаа надад үзүүлээгүй. Ганцхан диссертац байхгүй. Тэгээ би бүр болио ерөөсөө болио нэ арайчдаг. Би одоо бутаж очиод энэ төрлийн юуг одоо Монголдо нутагшуулж сурч номын сангууд ерөөд иймэрхүү байх хэрэгтэй юм. Дуртайгаа би одоо ингэ би тань руу залхаас өмнө багштай нэг багш надад нэг тест өгсөн энэ шин систем ингээд диссертац хамгаалсан юм чи орж үзэрийг авсан чинь 500 рубль байж байгаа. Би одоо яг татаж аваад болоо. Цоош нь 2018 он том баг диссертац. Тэгэл би тэрийг дуртайгаараа ашиглаж болно. Тэгэхээр ч нөгөө өөрт чинь мэдээллийн нээлттэйгээ болохоор өөрөө ингээ хүссэн мэдээлэл олж аваад тэгээд ашиглаад тэрнээр ингээд үг хийгээл явах нь шүү дээ. Орчуулаад тэр хэрэгтэйгээ аваад эргүүг нь орхиод одоо зөвшөөрөгдсөн хэмжээгээр нь ишлэл зүйлтийг аваад тэгээд буцаагаад би энэ диссертацийг ашигласан гэдэг диссертацанд оруулаад ингэж явах боломжтой байна. Манай Монголд ирнийхөө жоохон яг сүүлийн үед яг хүмүүс мэдээж ашиглуулах боломжтой ашиглуулах юм бол одоо давуу талтай гэдгийг мэддэг болж байгаа. Гэхдээ зарим нэг хүмүүс бол энэ тал дээр одоо манай хуучны гэх юм аа зарим төрлийн хүмүүс бол тэр тал дээр ойлголт муутайлах шиг үлээ. Амар хэцүү юм битээ л гэж би харж байсан. Яг мэдээ зарим тэгээд гадаадд сурцсан хүмүүс болохоор энийг ойлгодог байхгүй юу? Гадаадд хамгаалаад ирсэн хүмүүс өө тэгэлгүй яг минийх аав юм. Тэг минийх ч баг тэр сайтанда байгаа штэ чи ааваа тараачтай гэдэг. Тэгээд чидэг тэгвэл яг нөгөө дотоод байсан нэг жоохон дэх нь үеийн хамгаалсан юм болж байгаа юм чи. Үгүй ээ чи миний оюуны бүтэл тэгээд тэр нэг жоохон хэцүү шүү дээ Монголд бас. Тэгээ иймэрхүү чиглэлийн үйлчлэгийг бас Монголд нэвтрүүлмээр юм байна да. Энэ үйлчлэгээ ягаасаа гэж байна. Гэхдээ бас харцангуй манад сайтууд бас одоо хууль зүйн үндэсний хүрээлэн шүүхэн юуны хүрээлэн мэдээллүүд материалууд нээлттэй байдаг. Бас шинэ тийм сайт legal data гэдэг бас юмнууд гарч ирж байгаа л да. Үйлчлэгээ шинээр ингээд файлаар байрлуулдаг, интернетэд байрлуулдаг, байршуулад бас худалддаг, модалдаг тиймэрхүү юмуд сүүлийн үед гарч ирж байгаа юм учраас хөгжчихвэлгүй дээ л гэж боддог. Эсвэл нөгөө оюутнууд хоорондоо мэдээлэл солилцдог юм. Тийм. Тэгээ харцангуй нөгөө одоо шүлд бэгцлэгт магистр хамгаалахад тэр нь айгүй ерөөсөө хаасаг ингээд магистр хамгаалсан гэсэн диссертацууд ингээд магистрийн ажлууд нь ингээд номын сандаа байж идэг. Тэрхүү миний хүсэж байгаа юм юу гэхээр заавал тэр газар нь очиж номын сандаас нь очиж ингээд юу яагаад байгаа байхгүй. Унших гээд байгаа байхгүй. Тэнгүүд Оросд байгаа давуу тал нь юу вэ гэхээр одоо их цэцэгт байгаа материалыг заавал их цэцэг их сургуулийн номын санд очиж хүн үзэх гээд нь штэ. Тэнгүүд Оросд давуу тал нь юу гэхээр хаанч байсан би Омскт байгаа хүн байж Новосибирскийн номын санд байгаа материалыг үзэх боломжтой л байхгүй хамгийн гол нь. Тэр ихтэй төлбөртэй юу? Төлбөртэйч байдаг, төлбөргүйч байдаг. Аль нь ч байж болно. Би Москвагаас ч юм аваад үзэж болно. Яг үйлчлэгээний хувьд нэг ямар материал гэдгээс хамаарат баг зэргийн төлбөртэй төлбөргүйтэй тийм байдаг. Тэр нь аюу гоо тийм давуу талтай. Энэ үйлчлэгийг зүгээр юм даа. Өөрөө Монголд магистр хамгаалаад энд бас бодлоо чиглэлээр. Тэгэхээр цаашаа ингээ өргөжлөлөө сураад ах юм эсвэл очиад ажиллах гэдэг. Тэгээ би одоо эндээ доктороо одоо ингээд сурч дуусаад 2-3 жилийн дараа доктороо хамгаалчих нь Монгол бол хууль зүйн ухааны доктор гэсэн эрдмийн зэрэгтэй болоод яг хэсэгтээ ажиллах байх л да. Ер нь цааш дахиад өргөжлөлөө сурах тий өргөжлөлөө дахиад сурах өөр чиглэлээр давхар ус сурах сонирхолтой л доо. Тэгээд энэ чинь хууль зүйн ухааны докторийн зэрэг тэнд хамгааллаа гэхэд би дараа нь дахиад шинжлэх ухааны доктор гэсэн ахад дараагийн эрдмийн зэрэг байгаа байхгүй. Энэ кандидатаа хамгаалсныхаа дараа 5-8 жилийн дараа маш олон хэмжээний нэг тийм шаардлага хангасны дараа ахад шинжлэх ухааны доктор, сайенс доктор гэдэг PhD сайенс докторийн зорилго надад бол байгаа хуулиараа. Дараагийн зорилго бол байгаа л та. Нөгөө нэг өөрөө хэлний бэлтгэл хийгээгүй шууд одоо мэрэгчлийн ингээд даа штэ. Түрүүн
суралцах юм боломж байд юм уу? Орос хэлний ер нь тийм шалгалт цензур эдэр бол байхгүй юу? Яг анх орж байхад Энэ болохоор манайх нэг хоёр яамны гэрэг одоо эрдэнэгаар ингэж дамжиж явдаг зүйл биш аахгүй зүгээр нэг хоёр дотоод хэргийн яам хууль дотоод хэргийн яам Оросын дотоод хэргийн дотоод явдлын яам хоёрын ингэж хоорондоо харилцсан гэрээгээр тэгээд тухайн үед нэг би Монголын хууль зүйн яамдар шалгалт өгөхөд бол яг зөвхөн шалгалтандаа зориулаад маш удаан бэлдсэн учраас яг 60 оноогоор тэмцэнээс яг 60 оноог нь аваад гараад ирсэн л дээ. 5 дугаар ангид үзчихсэн нөгөө л Орос хэлнийхаа тэр нэг өндөр шүрэн шалгалт аваагүй. Тэгээ би өөртөө бол амар ихтэлтэй байсан л та би ингэ болно гэсэн ихтэлтэй байсан. Тэгээ манай сургуулийн удирдлага намайг чи би чамайг чадна гэвэл би ингээд явуулнаа. Үнэхээр ингээд чадахгүй би бүр болий. Одоо бүр ингээд би энэ Оростой чинь сурч чадахгүй гэвэл би одоо ингээд чамайг ингээд хохироож байгаа юм шиг явуулна гэдэг хэцүү гэдэг лээ. Би бол амар эхлээд бол айжсан зүйлдээ ер нь бол би чадна гэсэн санаанд багтаад байсан байхгүй. Санаанд багтаад. Тэгээ одоо би үндсэн ажлынхаа нэг 30-аас 40%-ийг бол монголчилсан байгаа шүү. Боломжийн монголчилсан байгаа. сайн шүү. Өөрөө бол айгу тууштай зоригтой өмнө ч тий. Би ерөөсөө нэг юмыг хийн гэсэн бол заавал тэрнийхээ ард гарч ижил санаа амардаг хүн ерөөсөө заавал тэрнийхээ ард гарч иждэг бүр ингэж яг үр дүнг нь үзчихэд ингэж ижил тэгээд нэг стаж өнгөрөө төрний нэг сайхан тайвшраад одоо нэг хэдэн өдөр чамайг унтандаа тэгээ харин бүр нэг өөрийнхөө хийх ёстой юм хийж ижил за тэгэл тэр өнөөдрийн төлөвсөн ажлаа хийчихсэн байж ижил тэгэл унтах аргамжил аавна гэсэн үг байхгүй юусэн. Тэгэхгүй бол би ерөөсөө ингээ байц шүн унтахгүй шүү дээ ерөөсөө. За өнөөдөр би тийм юм хийх ёстой байсан шүү дээ намнаа гэж бодглоор л ингээл босоод ирж байгаа юм шиг бүр за болоо за яаж унтчих вэ ингээ маяг. Эсвэл тийм чанартай. Яа мундагтаа ч яд юм уу тэгээ яантай ч яд гэдгээ тэгэл тэгвэл одоо тэгээд подкаст чи сонсоод тэгээд илүү уран зориг авч байна. Одоо ингээд жоохон шандарч мандах гэсэн одоо яах вэ гэх юм бол сонсоод босоод ирэх нь шүү дээ гэдэг. Хүн ингэж яах чинь би юугаар дуусах гэж бодож ирээд хичээлээ хийгээд сууж. Юундаа унтсан чиг би өөрөө загнаш чи юундаа унтаад идэв. Эдрэг чигээд тэгэж чиг. Өнөөдөр их чинь өчтөр би аягүй жоохон бага шөнө аягүй жоохон үр дүн багтаа ажилт. Тэнгүүтээ өглөө дөрөв гэж унтчаад би сая эрт босч байгаа хгүй. Ер нь бол хийх юм хийгээгүй гэж яасан гэж унтдээ ингэ цэрлэг тавь зориод босч ирж байгаа. Цэгжиж нөгөө цаг хугацаа чинь нөгөө ингээл өнгөрөөл явчих. Тэгээд батж иргэж болохгүй юм чинь тий яг энэ тухайн цаг хугацаанд хийх юм хийгээл энэ момент хэзээч эргэж ирэхгүй байхгүй. Алдсан боломж ахиж хэзээч нэг одоо алдсан боломжийг буцаагаад одоо боломжтой ингээд ашиглах боломжгүй л байхгүй ерөөсөө. Тэгэл дууссан бол тэгэл дууссан. Энэ цаг хугацаа өөрөө дууссан л дууссан. Тэгэл харамсалтай хэрэггүй шүү дээ. Угаасаа нэгэд өнгөрсөн чинь тий. Тэгэл заримдаа харамссан шүү дээ. Яг ингээд хугацаанд юм хийх. Заримдаа харамссан шүү дээ. Чи яач вэ? Би юун дээр алдчихв. Тийм болохоор ерөөсөө цагийг маш үр бүтээлтэй л ашиглах хэрэгтэй гэсэн. Харин би бас нөгөө орс хэлээ байж авчлаа одоо ингээд бас нэлээд хугацаа алдчихад байна шүү дээ. Тэгээд одоо ингээд харамсаад байх юм бол байна. Тэгээд угаасаа өнгөрсөн чинь одоо ингээд харамсаа. Одоо цаг хугацаагаа зөв ашиглана гэсэн үг байхгүй тий. Харин тийм яг тийж бодчихлоо. Тэгээд одоо угаасаа миний наачихсан одоо 30 гарсан байна тэгээд дахиад бас ингээд сураад ингээд байгаа байхгүй гарч ирсэн боломжтой ашиглаад. Тэр дээр одоо нэг 10 генерал гэдэг одоо Хилийн цэргийн нэг аягүй том алдартай генерал байдаг байхгүй юу? Тэгээд 60 эдэн онд энэ Москвагийн Бабушкины Хилийн сургуульд сурч ирсэн байна л да. Одоо маа тэр генерал чинь дөнгөрлөн 18-9-тэй л хүүхд очиж байгаа шүү дээ. 20-тэй ч юм уу тий. Тэгэл Оросд мэдхгүй очсон гэж байгаа байхгүй. Тэгэл ингэсэн байдаг гинэ. 2 сарын дотор маш сайн Оросд сурдаг гинэ. Бүр маш сайн. Тэгэнгүүт бүр яг л Орос хүн шиг шахуу ярьдаг болсон гэж боддог. 2 сар гэлээ 3 сарын дотор маш богино хугацаанд гэж. Тэгээ тэр сургууль бүр нэг хэсэг тийм уриал оозон гарсан гэж байгаа. Монголын арваа шиг бай гэдэг уриал оозон гарсан гэж байгаа байхгүй бүр тийм амар. Одоо хүртэл тэрийг нэг яг түүхэн яг би жоохон гойлж ч гэдэг юм жоохон дутуу ойлгоод дутуу ярьсан байж магадгүй. Ямар ч гэсэн Монголын арваа шиг бай гэдэг уриал оозонд 60-70 оны Бабушкины сургууль байсан гэд. Би сургуулийн бас жоохон буруу ярьсан байж. Тэгээ Бабушкин байх хэвээр. Тэгэж ярьж ирсэн гэж байгаа. Тэгтэл нь монголчууд хичээлийн боломж байж тий 2 сарын 60 онд тийм боломж байсан байхгүй хамгийн гол тий. Ааха. Тэгэхээр одоо бол бүр тэр боломж бүр хэд дахин илүү өндөр байгаад байгаа байхгүй бүр тэрнээс дахин хэд дахин боломжтой зүгээр нэр бараг л
тэр 2 сарын дотор байтугай сурч болох байгаад байгаа байхгүй бид нар. Тэрийг л олж нарийн мэдэрхэлэх чухал байгаа. Цаг хугацаага нарийн мэдэрч нарийн цагаа зохицуулна гэдэг чинь. Тэгээ би нараа өгшийн сургалтын нэг даваа тал нь тэр юу гэхээр Оросч чи өөрөө аягүй тийм нүсэр том юм штэ. Бүр нүсэр том. Одоо тэр Дандан зүрэнгийн зузаан эслүүр байгаа штэ. Тэр Дандан зүрэнгийн зузаан эслүүр шиг том нүсэр хил байхгүй юу. Тэгээд ингээд яг нөгөө нэг бүх дүрм одоо бид нар ингээ монгол хэлний дүрмийг 10 жилийн турш үзэхдээ нэг дахас уцаас нь 30-40% үдэл төгсөж байгаа шүү дээ 10 жилдээ. Тэрнтэй адилхан бүх тэр дүрмийг үзнэ гэж байхгүй. Тэнгүүд одоо нэг нараа өгшийн сургалтын даваа тал нь юу гэхээр ерөөсөө маш чухал хэрэгтэй зүйлүүдийг хэрэгтэй дүрмүүдийг хүнд ингээд аягүй тийм хялбар аргаар ойлгуулдаг. Би энд асуудаар заалгахдаа амар зовж ойлгоод байгаа хгүй тэрийг бүр ямар хэцүү юм бэ бурхан минь нэтэр гэж. Тэнгүүд нараа өгшийн сургалтын дээр ороод ирэнгүүт чааваас ч тийм л юм байсан юм уу? Ингээл бол би мэдчихэл яасан юм байна штэ. Эний чи ингээд заримдаа бүр тэгж бодогдтол бүр юм ингээд орсуудын нэг орос хэлний нөө тийм хүндрэл бэрхшээлт тал нэг тийм байдаг байхгүй. Ялгаагүй монгол хэл ч гэсэн тийм л дээ. Тэг нөгөө ер нь бол хэцүү ч яг монгол би болох монгол хэлэнд бүр амар туртай. Ингээл 5 дугаар ангиас авах бол би монгол хэлэнд намайг манай багш нар ингээл монгол хэл заадаг багш нар бүр ингээд намайг шүтэн биширдэг. Тэг бүр ингээд монгол хэлэндээ маш сайн байсан байхгүй. Монгол хэлний найрлага зүг. Тэрэндээ юу яадаг. Тэрнтэйгээ хажуулаа бодохоор ялгаагүй орсол ч гэсэн тийм хэцүү хэл байгаа байхгүй. Монгол хэл ч хэцүү л орсол ч хэцүү л. Тэгээд тэр дүрмийг ингээд махчилж үзнэ гэдэг айгүй хэцүү. Тэнгүүд нараа өгшин яаж гисэн юм нь юу гэхээр энийг ерөөсөө ингээд маш хялбар аргаар хүнд ингээд хөнгөн аргаар тогтоолгочих болох юм байна гэдэг л олоод харцсан байлээ л дээ. Магадгүй өөрийнх нь сурсан арга барилж байж магадгүй. Тэгээд тэр надад айгүй таалагддаг болохоор би ингээд таасаа сургалтанд сураа явуулдаг байхгүй нэ. Энэ сургалтын дээр падаж анги гэж байдаг юм биш үү те. Тий. Падаж чинь айгүй хамгийн чухал хэрэглээ байхгүй. Хамгийн чухал хэрэглээ. Тэгэнгүүт зөвхөн нэг би бол падажн дээр амар их хаддаг. Одоо ч хаддаг байхгүй. Тийм болохоор падажийг бүр ингээд яг тав би энэ сандыг нараагч түрээд тавьчихсан. Падажны анги зүгээр юм шүү. Зөвхөн нөгөө нэг холбоос үг хэрэглэдэг анги гэдэг юм тийм тусгай цаг хөтөлбөрөд зүгээр юм биш үү гэж санал хэлж ийсэн. Тэгээд хин нараагч амарч нэрээ тийм юм байна. Падаж ангид би бас одоо дараа нь өөрөө орц сурвалж бодоод хамгийн чухал хэрэгтэй. Тэгэхээр нөгөө падаж анги дээр чинь ганцхан дээр гинскерод ганцхан хүчгэрод ганцхан гэж байгаа. Тэгээд ганцхан байгаа. Тэгээд дараа нь өөр аваад их бол нэг дор ингээд бол сайн сураад боддог тийм. Тийм нөгөө амархан аргаар тийм зааж чаддаг. Тэр наалахад л амар. Тий, хүн уусаа мэдээлэл хүлээж авахдаа тийм хөндрүүлсэн юм хүлээж авахдаа айгүй хэцүүлээд юм байна л да. Хэлбэршүүлсэн юм хүлээж авахдаа маш сайн ойлгоод тогтоогоод авчдаг. Тийм л юм байла ингээ хараад байна. Ямар ч тохиолдолд жоохон нэг одоо би өөрөө сурах гэж айгүй олон төрлийн арга хэрэглэжсэн болохоор нэг тийм нэг механик зүйлийг механикаар л үзээд тахлаар ингээд өөрт ч гэсэн төвхтэй ингээл нэг тийм ядраал тэгмүүд өөрийгөө тархиа амраах юм бодож олж байгаа би ингээд өдөр шөнөгүй орчуулгаагаа суугаад талаар ингээд ядраад байна шүү дээ. Тэгмүүд яаж амардаг вэ гэхлээр дууны үг орчуулъя, шүлэг орчуулъя. Би шүлгээ өөрөө монголоор бичсэн шүлгээ орос руу орчуулъя. Гэдэг чинь эсвэл орос шүлгүүдээ монгол руу орчуулъя. Ингээд нэг дуртай юм аяагээд хөнгөн сэтгэлгэл ороод ирэхлээр буцаад ингээд нэг гоё хүн өөрөө сэргээд юмыг хөнгөнөр хүлээж авдаг бол. Тэр нэг орос кинонууд аяга гоё штэ. Ямар ч зовлонтой орос кино заавал нэг тийм хөнгөн хошигнолыг агуулж яадаг нэг гоё нэг тийм юу гэдэг штэ. Бүр хичнээн зовлонтой хэцүү кино байсан ч гэсэн тэн дотор орсууд нэг заавал тийм хөнгөн мадраа нэг оруулсан байдаг хгүй. Тэр нь надад аяга таалагддаг. Тийм болохоор ерөөсөн ямар ч хүнд хэцүү зүйл байсан ч гэсэн тэн дотор нэг тэрийг хялбаршуулсан ямар нэгэн зүйл байд юм байна гэдгийг би ерөөс ойлгодог хгүй. Тэгээд би нэг энэ одоо би өөрийнхөө сэтгэвтэй холбоотой юмнуудыг монгол руу орчуулдаг гэдээ хараад байсан штэ. Яриад байсан штэ. Тэгээ би өөрөө тэр аргаа өөрөө бодож болсон байхгүй. Энийг би ингээд унших гад ойлгохгүй бол өгүүлбэрийн ингээ үг үгийг нь орчуулад ингээд зовоо суугадах шаардлагагүй юм штэ. Энийг би ерөөсөө л ингээд энэ сүулт нь надад хэрэг болно. Би сүулт нь монгол хэл дээр ашиглаад нэг орчуулгын бүтээл гаргахаас надад хэрэг болно. Би энийг яг л ингээд тийм орчуулгын бүтээл орчуулгын ном гаргах гэж байгаа юм шиг ингээс ах орчуулаад суучих. Гэт тэнгүүд буцаагаад миний нөгөө нэг
Монгол мэддэг байсан хууль зүйн мэдлэг болоод одоо сурж байгаа орс хэл одоо судалж байгаа сэдв гурван маань ингээ сайхан комплекс болоод надад ингээд айгүй хэлбэр болоод эхэлж байгаа байхгүй. Нэг сайхан одоо ингээл урсгалаараа одоо бол би нэг өөрийнхөө сэдвийн номыг бол уншихад хангалттай 80% ойлгоно гэж байна шүү дээ. Ямар ч асуудал байхгүй. Ингээд өөртөө нэг тийм өөрийнхөө нэг давуу талыг олж харан өөртөө нэг юу гэдэг сурах арга барилын давуу талыг өөртөө бий болгоод тэр арга хэрэглээд явуулах зүгээр юм байна да. Гэсэн л нэг дүгнэлтийг хийгээд байгаа байхгүй өөртөө. Яг тийм тэгээд нөгөө хүн болгоно л өөрөө арга олж байгаа. Хүн хүний онцлог өөр байхгүй. Хүн хүний тархины хүлээж авах чадвар нэг өөр, хүн хүний онцлог өөр, хүн хүний сурж байгаа цагнууд нь хүртэл өөр байхгүй тий. Өдрийн цагаар сайн сурдаг, өглөөний цагаар сайн сурдаг хүн байж л одоо над чиг шөнийн цагаар сайн сурдаг хүн бас байж л байна. Гэх мэтчлээ. За хоёулаа яриач уг нь би эхлээд асуугаал гэсэн сүүлдээ та асуугаал. Тэгээ сүүлдээ сайхан цаг өнгөрчихжээ. Бүр цаг өнгөрчихж. Харин сайхан л. Өөрөөсөө зөндөө олон их юм мэдэж авлаа. Би бас яг энэ яг урж байгаа биш байна. Нэг мэтгэд ингээд хүнд одоо битэрийн энэ подкастын зорилго чинь туршлагаа түгээе мэдлэгээ хуваалцъя гэдэг айгүй хөөрхөн өрөөтэй байгаа шүү дээ. Туршлагаа түгээе. Мэдээж нэг хүмүүс ирээд би болохоор ирээд ингээд юу ч мэдэхгүй ганцаараа сууж хахад бол надад заагаад хүн байхгүй. За зааж өгж байгаа нь бас л нэг тийм хүндрэлтэй, бэрхшээлтэй байдлаар надад зааж өгдөг гэсэн байхгүй. Тэнгүүт би нэг нараа шүтэр айгүй тийм айгүй олон өсөл зорилгод байгаа гэж бичдэг шүү дээ. Энэ зорилгоодын нэг нь юу вэ гэхээр битэрийн санаа бодол нийсэн юм нь юу вэ гэхээр маш гойтой ингээл энэ сайхан энергид энэ сайхан үзэл бодол энэ сайхан туршлагыг зүгээр нэг сайхан харамгүй түгээ цацээ ярилцъя хуваалцъя гэх. Тэгээд хүмүүс л болохоор ингээд амар амжилтанд хүрсэн тийм SEO хүмүүст ярих хэрэгтэй юм шиг, тийм хүмүүс сургалт явуулах хэрэгтэй юм шиг, тийм хүмүүс подкаст хийх хэрэгтэй юм шиг тийм хүмүүс л хүнс зөвлөгөө өгөх хэрэгтэй юм шиг боддог байхгүй. Тэнгүүд эгэл жирийн бид нар ч гэсэндээ энгийн зүгээр ингээд өдөр тутмын амьдралыг өнгөрүүлж байгаа бид нар ч гэсэндээ асар их туршлагатай, асар их ингээд цуглуулсан, хуримтлуулсан мэдээлэл, мэдлэг ихтэй байдгаа. Бидний туршлага мэдлэг ч гэсэн хин нэгэнд хэрэг болохоос зүйл зөндөө байдгаа гэдгийг л нараа шүтэр олж мэдж ойлгочоод тэгээ түгэж яваа хүмүүс аахгүй юу? Тийм тэгээд нөгөө намайг өчтөр орох уу гэхээр за би одоо юу ярина яана гэж одоо их амар орс хэлээс айгүй цаа мундаг сурчаагүй гэж яана гэж боддоо. Ер нь ингээд нөгөө би өөрөө ингээд янз бүрийн блог сурчаа тэгээд миний дагтаг хүмүүсүүд одоо цуглаа ширүүлээд гэр бүлийнхаа Америкт одоо амьдралын лайфстайл гэдэг юм те тэрийг ингээ харуулдаг. Тэгээд тэрнээс одоо хүүхдээ яаж ингэж гэж те тэрнээс ингээ үлгэр жишээ аваад тэгээд Sky гэдэг минимализм тэрийг одоо яаж амьдралтай хийх те яг жирийн яг бид нартай адилхан ээж дээлтэй өмж тийм хүмүүсүүдээс л ингээд үлгэр жишээ аваад тэрнээс ингээд суралцаад тэгээд би ч гэсэндээ яг тэр хүмүүстэй адилхан бас жирийн ээжтэй тэгэл ингээд өөрөө орс хэл сураад ингээд амьдралтай ингээд хүүхдээ ингээд бас нэмэр болчих тийм зүйлүүд ингээд тааштай ингээд тулгуурлаад мэдлэгээ дэвшүүлсэн ингээд явчихсан. Тэр арга туршлагаас л хуваалцаж байгаа юм чинь тэгээд яа болохгүй өнөөдөр подкаст хийж За баярлалаа. Тэгээд зөндөө их юм мэдэж авлаа. Тэгээд дараа подкаст хийж байна. Баярлалаа. Тэгээд адилч гэсэн доод ингээд англи тааштай ингээд суралцах юм тийм. Англи бид чинь харилцан туршлагаа солилцож байж л хөгжиж байна. Тийм, туршлагаа солилцоод тэгээд солилцол яа. Яг нэг анх ингээд одоо жишээлх юм бол өрөө татсан хүмүүсүүд ингээд арга туршлага бий болохын тулд айгүй олон бэрхшээлүүдийг давж туулж ижиж тэр туршлагууд авч байгаа шүү дээ. Тэгээд хэрвээ тэгээ одоо чамд ч юм уу надад ч юм уу чинь ингэдэм ба ингэх юм бол илүү амархан гэдгийг хэлээд өгчих юм бол заавал тэр бидний туулсан тэр залуу ч юм уу тэр зүтгүүрийг ингээд туулаад тэрийг заавал амсах хэрэггүй шүү дээ. Тэгэхээр ингээд нөгөө маш их хэмнэх байхгүй тийм. Тийм мэдээлэл хуваалцж ийн гэдэг чинь дараагийнхаа хүмүүсүүдэд илүү амар болоод ингэдэж шүү ингэх юм бол илүү төхөөртэй гэсэн тэр арга замыг
тий. Тэгээд миний бодлоор хэрвээ ингээд зорилгоо тодорхойлоод тэгээд ямар нэгэн зорилго тавьсан бол өөрийнхөө араас алхам хийх хэрэгтэй. Тэрийг ингээд бууштай өдрөө болгон тий багаагаар зүйлээд яваад тэгээд хэл сурах гэж байгаа бол яг ямар юун сонирхолтой тэр сонирхолтой юм аа зүйлэл тэрнийхээ талаар илүү мэдээлэл доорс хэлээд олж аваад ч юм уу тий тэрийг ингээд хон бол хэл сурна гэдэг чинь тэгээд дахиад ингээд өөр янз бүрийн боломжууд тийм болохоор дуртай ямаараа дамжуулаад хэлийг сурах юм бол илүү тий тэгээд бууштай байвал зүгээр шүү гэдэг юмдаа тууштай хаа бол ямар нэгэн үрдэн гарч хараад хэрвээ хэл сурсан одоо ингээ өөр ингээ хэл хичээгээд нэг эхний жилдээ ингээ хичээж байгаа ярьтаа ойлгох болсон гэж хаад дараа нь ингээ тэр намын санд байгаа олон хүмүүсүүдээ тий их мэдээ хүмүүсүүдээ мэдээлэл ингээ өөрөө бишаад nes мэдээлэл авах юм боломжтой болсон. Тэр ингээ дараадаа өшөө боломжууд гарч ирээд ашиглаад байна. Баярлалаа. За ингээд ярилцсанд баярлалаа. Баярлалаа подкастын маань 4-р дугаар. Тийм за баярлалаа. Нараа агштай гэсэндээ баярлалаа. Бидний ингээд дандаа уран бид нарт ингээд өөрөө ингээд нөгөө янз бүрийн бэрхшээлтэй ч юм уу те одоо өөрөө ингээд баг настай 2 хүүхдээ нэг ингээд цагтаа боломж гаргаад хичээлээ өдөр болгон алгахгүй тэгэл бид нар ч гэсэн анхаарлаа хандуулаад баярлалаа гэж. Тийм одоо тэгээ нөгөө нараа агш ингээд чадаад ахад бид нар яагаад чадахгүй гэж бид нар тийм адилхан тийм асуудал байхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар тийм нөгөө ямар ч тийм гомдлох тий одоо асуудалтай байна гэх тийм ирэх байхгүй хүн ингээд хичээгээд багш нь ингээд хичээгээд бид нарт заах гад өөрөө юм олон асуудалтай хүмүүст ингээд цагдаа боломжоо гаргаад ингээд заах гад багш хичээгээд ахад бид нар хичээх хэрэгтэй байхгүй тий. Тийм шүү дээ. Багш нь хийж чадах бид нар хичээх хэрэгтэй гэдэг шүү. За баярлалаа. Баярлалаа. Хэлэн далангуу сайхан ярьсан. Асуугоосоо илүү асуултанд хариулах шиг боллоо сүгэлтэй би бүр. Тэгвэл юу гэдэг би орж байгаа юу? Ингээ юу зөндөө тийм асуумаар санагдаад. Тэгээд боллоо штэ. Нараагш одоо сонсоод байна. Энэ хоёрч одоо хинээс асуугаад байгаа юм бэ? Тэгээд хамаагүй нөгөө нэг хойлоо ингээ ярилцаад хүмүүсүүдэд тэр дундаас хүмүүсүүд хэрэгтэй мэдээлэл олж аваад тэгээ өөртөө хэрэгтэй юм олж авах чадчих юм бол хинээч яах вэ? Бидний зорилго тэр юм чинь тий. Тийм тэгэл тэндээс гол хэрэгтэй мэдээлэл олж аваад тэгсэн бол энэ подкастын зорилго нь тийм тий. За баярлалаа. Баярлалаа.